Адачи дүүргийн захиргаанаас гамшигаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын талаар мэдээлэл хүргэж байна. Япон бол байгалийн гамшиг маш их тохиолддог улс юм. Адач дүрэгтч мөн хүчтэй газар хөдлөлтөд хар салхи болох магадaltaй. Гамшиг тохиолдоход айшин нурж, үер усны аюул нүүрлэж болцсошгүй. Цахилгаан, хий, ус тасалдах тохиолдол гардаг. Дэлгүүрт хол хүнстэй үсэж, эрдэнэ хшигээ амьдрах боломжгүй болно. Гамшигаас үрдэлжин сэргийлж өдөр бүр бэлтгэлтэй байгаарай. Эхлээд ус, хоол хүнс, зөөврийн бие засах газрыг 3 батүүнаас дээш хоногийн нөөцтэй бэлдээрэй. Газар хөдлөлтийн үед тавилгуунахаас сэргийлж бэхлээрэй. Мөн аюултай үед очих аюулгүй газар болох хоргодох байр, хинан жоёыг үрдэлжин шалгаж мэдээрэй. Өөрийн ухаалаг утсандаа Адачи дүүргийн гамшигаас хамгаалах аппликейшнийг суулгаарай. Энэхүү аппликейшн нь 10 хэл дээр ажилладаг. Гамшиг тохиолдох үед дүүргийн захиргаанаас чухал мэдээллүүдийг илгээх болно. Хоргодох байр хаана байгаа, хүн ихтэй байгаа эсхийг шууд мэдэх боломжтой. Татаж авахад үн төлбөргүй. Хүчтэй газар хөдлөлт болоход сандралгүйгээр ширээн доор орж биеэ хамгаалаарай. Чичиргээ зогсны дараа галаа унтраагаарай. Хар салхины үед тагтан дээрх зүйлс хийсхээс сэргийлж цэгцлээрэй. Аюултай үед эртхэн хоргодох байр руу явах нь чухал. Бэлтгэлээ сайн базааж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг Адачи дүүргийн албан ёсны вебсайтаас авна уу?